Зуны нийгэм дулаахан өдрийн мэндийг үзэгчдэд хүргэе. 100 цаг бол байгаль дэлхийд сэргсэн, аялал уг шиг цатарсан, урам зориг оргилсон онцгой улирал. Энэ улиралд уран бүтээлчид бол хамгийн завгүй байдаг. Хэдий завгүй байдаг мэдээчдэд амралтаа хоош тавьж, шүтэн бишрэгчдтэй шинэ уран бүтээл, шинэ мэдрэмжээ бэлтгэсээр ингээд өнөөдрийн дугаартай хамт байж дуу хөгжмийн талаарх мэдээлэл болон сонир хачинтай танилцаарай. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт хөгжмийн ертөнцид уралсан мэдээлэл. Z Generation үеийн төлөөлөл Lil Moтай танилцаарай. Үндэсний өв уламжлалаа орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээл хийх хүсэлтэй артист Рахилийг түүнийг онцолж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд энэ 7 хоногийн шилдэг 10 дууг хүлээн аваарай. Түүний хөгжмийн нэвтрүүлэг 7 хоног болгон артистыг онцлон та бүхэндээ танилцуулдаг. Тэгвэл өнөөдрийн онцлог артист хэн байх вэ? Олон төрлийн дуу сонсч үзээд өөрийн хэв маягаа ер нь бол болоход хэцүү байсан л та. Тэгээ явсаран байгаад ер нь болсон. Түргэн байдлаа би бэр жүрэн дийхгүй. Түмэр шиг санаатай миний сэтгэхүү. Түчээсээ байгаад ерөн дисэрхэ. Шатта чибл бинж baby. Матнарина хотела кумбисину говорила бичку кумбишка не ту уже толеночка. Матнарина хотела кумбисину говорила бичку кумбишка не ту уже толеночка. Эти деньги, эти детки, все фейки. Выглядит как ненормальный. Выглядит как виртуальный. Рахили гэдэг чинь ерөөхдөө бол би бас судалж үзсэн. Эмэгтэй хүний бурхан гэсэн утгатай л ярих швэсэн да. Такого не бывает в этом мире, в этом механизме, в этом организме нет никаких причин. Так это как философский факт. Би болохоор Казахстан улсын Алматы хотод төрж өссөн. Тэгээд багын амьдрал маань бол тэнд өнгөрсөн. 15-16 настайдаа ер нь бол Монголд ирсэн. 10 жилээ бол 23 дугаар сургуулийг төгссөн. Монгол улсын боловсролын их сургууль багш гэдэг мэргэжлэр төгссөн. Зурдугаар ангиас би чинь 33 дугаар сургуульд ороод тэгээ монгол хэл мэдэхгүй болохоор шууд 1-р ангид орж ирсэн. Баахан жоохон хүмүүсийн донд нэг 2-7 хоног бол тэгээс суусан. Монгол хэл сурах гад. Тэгээд арай тэгж болохгүй юм байна гээд нөгөө 6 дугаар ангид оруулсан. Тэгээд 6 дугаар ангид таг орс хөлтөл орж ирсэн. Ямар ч юу байхгүй. Монгол хэл байхгүй. 3-2 хуй вас я сам свой стиль вкус. Солидушку меня суурсан зүйлээр сураар баахгүй. Ном их уншсан. Тэгээ шүлийн тэмцээнд их оролцдог байсан. Тэр болгон бас нэмэр болсон бахал гэж үздэг шүү дээ. Зүрхнийхэн зөвхөлөөрөө зүгчингээ баримжаа. Зүнсэвэн гор яг л өөрийнхөө дайр зүрх зэрэглэх шиг замаар яваагүй. Цагаан дулаа залбирсан воо боже мой. Хиний хим байх надад ер нь хамаагүй. Хүн болгонтой би хайцсан яг л эргэдэгш. Выше дыши из души верить себе не в других. 19 онд хамгийн анхны уран бүтээлүүдэд цацсан. Тэрнээс өмнө болохоор шүлгэнүүд бичдэг. Тэгээд шүлгээ сүүлдээ дуу болгож үзье. Дуу их сонирхолтой юм байна. Дуунд их дурлж орсон. Олон төрлийн дуу сонсч үзээд өөрийн хэв маягаа ер нь бол болоход хэцүү байсан л та. Тэгээд явсаран байгаад ер нь болсон. 3-2 Дики-дики, 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 паразит жизни, дики-дики, паразит жизни, динду-динду вусын, тучум, динду-динду вусын, тучум, салам мадам, я дам вам море. Паразит гэдэг уран бүтээл аа. Өнгөлөг, цоглог, тийм вайбыг өгсөн бүжигтэй, хүн тийм гоё энержи, гоё юм авраг өгөх гэж юм бол тэр уран бүтээл хийсэн. Тэгээд ийм хаус, хип-хоп гэдэг урсгал дээр хийсэн. Всем братвам и всем пацанам, тики-тики паразит жизни, тики-тики паразит жизнь.
электроник хөгжим, хаус хөгжим, тех хөгжим гэдэг дотроо ингээл хөгжмнүүд амар олон задарч ин л та. Хипхоп болонгуудаа дотроо бас ингээд амар олон задардаг. Хаус хипхоп хоёрыг нийлүүлсэн юм хөгжим ер нь бол одоо сүүлийн үед л гарч ирж байгаа. Тухайн үед яг намайг уран бүтээл хийж хаад ер нь бол нэг байдаггүйсэн. Тэгээ хаус хипхоп гэдэг чинь хаус хөгжмөөр хурдтай хэмнэлттэй хөгжмөөр ийм үглэлттэй хурдан үглэлттэй гэсэн үг. Тийм хэв маягийг ер нь бол оруулж ирсэн. Яг өрмөц байгаа нэг гол шалтгаан нь болохоор Орос Монгол хэлийг хооронд нь ингэж хослуулж халиад байгаа. Төстэй үгнүүдийг хооронд нь ашиглаад байгаа гэсэн үг л дээ. Хоёр дахь уран бүтээл бол Аватар байгаа даа. Тэгээ хаус дээр бас хурдтай өглөн. Жохон нэг тийм экстрим хэв маягийн үйл явдлыг бас үзүүлсэн. Хэл ярианы хувьд бол хэл зүг бол байх хэрэгтэй юм шиг санагдаад. Дууны цаана заавал хэл зүг орж ивэл ер нь бол рэп, rhyme гэдэг үг бичлэлтийн юм ер нь хэл зүгнээс гаралтай байгаа. Хэл зүгэл яг цаана хипхоп юм бас агуулмжийг авч яваад байгаа. Том мундаг зохиолч нар одоо тэгээ шүлэгчдэг яруу найрагч нар тэгэл бас үг сүүл толгой холболт гэдэг зүйл ялгаагүй одоо бас энэ үг бичгээр ер нь маш их ашиглагддаг. Нийс ярих юм бол тухайн үеийн яруу найрагч нар одоогийн яг өөрсдөө энэ рэп уран бүтээлч болсон хүмүүс байна л гэж бодож үзэх хэрэгтэй л байгаа л та. Драма бол тэгэл хайрын тухай дуу. Хайр эмэгтэйний хайрыг бол яг зүүрлэлж хэлэх юм бол нартаа бас зүүрлэж болж байгаа юм л та. Хайр бол одоо ингээд дулаан энерги өгч шít. Гэхдээ эргүүлээд юм авахгүй байгаад шít. Хайр гэдэг бол хариу нэхэхгүй зүйл байгаа юм л та. Тэгэхээр хайрыг өгж явах хэрэгтэй. Эргүүлээд юм авах гэдэг шаардлага байхгүй. Хайр гэдэг гинген тоглоом бишээ. Тэгтээ хүн болгоны ашигладаг жишээ. Жимжимээр ява юм шиг хэрнэ. Зүрхлэн зүг хацахын тэр чинэ. Ингийн даруу дүүлүү залуу чамаг дотроо зурсан. Уран зургийн галерейд үтсэн дэрэл зураг шиг. Үнэрдэн мэдгцэн чи бол наазад зоврын гайхамшиг. Гэлээдээ ч одоо миний хажуу зүгүү. Хайр бол уусаа ганцхан л байж дараа. Дурлахаа өөрүүл бол тэгэл хоёр алхаал дурлж болно шүү дээ. Юунд ч дурлж болно шүү дээ. Хайр бол нэг л байх. Насан туршийн. Тэр бол яг эмэгтэй хүн зориулж бичигдсэн дуу. Өмнө нь л яг харьцсан эмэгтэй хүмүүстэй зориулсан тийм. Бүгдийг л харилж исэн. Нэг амар олон тийм хүмүүсийг харилцсан юм шиг тий. Тэг биш шүү. Үзэгслэн гоги чинь юутэй зүрх юм бэ? Бурхан байт юм бол би түүнтэй зүрлэмээр байна. Түүний үг бүхэн тэнгэр тулсан байдлаа. Түүний харц бүхнийг гамлуулах хэдэд гэж хэлж чадшгүй. Үн зүрхгүй мэд цамгийн үнтэй зүйл байхад айх чи хамаагүй үрдэнд баймарын дүлчихгүй. Чи болохторгүй. Хайр гэдэг дөрөв хөрөмтөл ДНК гэдэг дуу одоо. Энэ бол их харизмтэй дуу л та. Им огцом дууралттай бас юм. Тэгэд миний хувьд бол хамгийн гоё гэж бодсон уран бүтээл бол ДНК. Гэхдээ нөгөө бичлэгжүүлэг болохоор хүмүүст хүрэх нь илүү бага байсан. Энэ бол онгод байгалыг ирсэн байгаа, сахиусыг ирсэн байгаа, хайрыг харсан байгаа. Тэгээд ертөнцийг үзэх үзэл бас орсон байгаа. Энэ дуун дээр бол энэ л бүх агуулмж орсон. Тийм доо гэж үздэг. Би бол өөр хувьд шулуунаас шударган дээр гэж унахгүй хэлэх үү. Шулуун болно гэж яг юрнүн үү. Сифонэн зэмэлэти fucking некомтэлэти исэдэрэ мэтрди мэдсэн зүйлээ гаргадгийг мэтрэг сэргийг миний би мэрэг санаг сэлэн би синхруулэн эргүүлэн хөгжим. Уран бүтээлээс хэсэг сая завсарлаад 3 жил завсарсан байна. Тэгээ энэ хугацаанд нэлээ их юм үзсэн. Ер нь урлагийг бол нэлээд судалсан. Одоо л ер нь бараг бэлэн болсон байгаа гэж үздэг. Одоо л ер нь маш эрчимтэй л орох бах та. Зогсоо зайгуул уран бүтээл гарах бах. Бүх юмудаа гарах бах.
За 5 дахь уран бүтээл сэтгэл мэдрэл гэдэг уран бүтээл байгаа да. Тэ. Нэр нь жоохон тэгтээ зүгээрээ боломжийн. Хүний дотор амар олон дүр амьдэрдэг юм болов гэсэн утгатай байгаа юм л да. Дууны утга. Олон дүр солигдож идэг, олон хий маягтай болж хувирдаг. Тийм байна. Тэгэхээр яг нэг хүнийг бас таних тийм амархан биш юм байна л да. Тэгээ хүн дотроо бас хэдэн ч юм нөө жиж магадгүй, хэдэн ч дүр төрхөө нөө жиж магадгүй гэдэг санаа боломжтой байгаа. Уртын дууг сонсоод цэцэг навч нахайлна гэж бас ярьдаг юм л дээ. Юм ургах тийм гой сайхан хоолойг сонсохоор тэгэхээр тэр хөгжмийн нөгөө юм гээрц байгаа юм л та. Тэгээ тэр гээрц хүнд ямар мэдрэмж өгөх үү гэдэг юм яваад байна л та. Үг гэдэг чинь бас нөгөө амьд байгаа юм шүү дээ. Майн ууштай тэр нэг майнал дахин давцаар байгаа л нөгөөт нэг амьлаад байгаа байхгүй. Тэр би чамд хайртай гэдэг үг амьтай байгаад байгаа байхгүй цаана. Тэр нэг үгний юм амьд юм сүнс байгаад байна л та. Тэгээ тэр хөгжим хоёрыг нийлээд инхээр ер нь хүнд их гоё юм өгж болж байгаа. Дарк юм харахгүй муухай энерги өгж болж байгаа. Гоё сайхныг өгж болж байгаа. Ч юм уу эсвэл миний үеэс доош ч юм уу хүмүүс одоо ингээд залуучууд амар их гарч ирж байлаа л та. Тэр залуучуудыг буруу үйлчлэгээр дуурал руу биш харин юм зөв юм сонсох л ёстой байгаа л та. Энэ бол аль болох гэгээтэй гэгэлэг зөв гоё вайтай хүнд гоё юм өгсөн тийм л юм байвал. Гэтэ нэг маш гонигтай нэг ширхэг дуу хийж үзье гэж бас боддог. Зуны сар эхлээд удаагүй хөдөөж энэ зуны гал гарсан тоглолтууд шил шилээ даран товлогцоор үзэгчид шүтэн бишрэгчд нь хүлээсээр байна. Гайс хамтлагийн 28 жилийн ойд зориулсан сургуулийн баяртай тоглолт үеийнхнээ дөргөөгөө дамжсан бол зэрэгцээд стадионд болсон зуны 100 тоглолт зохион байгуулагчид болон үзэгчид аль алинд нь сургамж өгсөн тоглолт боллоо. Үргэлжлүүлээд Opposite All in Heat One Stage тоглолтууд үнэхээр гайхалтай боллоо. Тэгвэл өнөөдөр бидний хүсэн хүлээсэн өдөр ирж байна. K-pop-ийн алдартай хамтлаг Big Bang-ийн гол дуучин Taeyang болон хүчирхэг хоолойтой дуучин бүсгүй Ailee нарын хамтарсан Super Concert 2025 тоглолт яг энэ мөчид болж байна. Өнөөдрөөс яг 7 хоногийн дараа буюу 6 сарын 28-нд Камертон хамтлагийн 30 жилийн ойд зориулсан тоглолт болох гэж байна. Камертоны хөгүүдтэй хамт өсөж, тэдний дуунд хөглөгдөж, дурлаж, хайрлаж явсан дурсамжтай үеүдээ эргэн санах мөч удахгүй тохиох нэ. Хурд хамтлагийн гишүүдийн зураг бүхий маркийг зураач Хос Баяр бүтээжээ. Монгол шуудан хувьцаат компаниас хэвлэн гаргасан энэ марк нь 1183 дахь шуудангийн отгон марк болж дэлхийн 92 орн руу зорчих эрхтэй болж байна. Хурд хамтлаг 30 жилийн ойдоо зориулан бүтээсэн бүсгүй уран сайхны киногоо Европын орнуудаар үзэгчидтэй өргөн бариад ирсэн. Тэгвэл өнөөдөр бүсгүй амьд хөгжмийн тоглолтоо Social Bay Park-д хийж байна. Hello, my name is Magna Brain. I'm from Mongolia. I'm an artist, singer, songwriter. Залуу уран бүтээлч Magnet Brain буюу Маргад Берлиний нэр хүндтэй наадам болох Berlin Music Awards-аас Soul Mantra дуугаараа шилдэг дуу шагнал хүртсэн байна. Thank you for this award. Өнгөрсөн 12 дугаар сард дуучин Dua Lipa болон жүжигчин Callum Turner нар сүй тавьсан гих зурхал олон нийтийн дунд тархаж хэсэгтээ хэвлэл мэдээллийг дөргөөгөө дамжсан. Тэгвэл Dua Lipa саяхан British Vogue-д өгсөн ярилцлагынхаа үеэр энэхүү мэдээллийг албан ёсоор батллаа. Тэрээр тийм ээ бид сүй тавьсан.
Хамгийн сайн найзтайгаа амьдралын хэцүү сайхан бүхнийг туулж хамтдаа хөгшөрнө гэдэг надад үнэхээр онцгой гайхалтай мэдрэмж төрүүлсэн хэмээн хэлжээ. Мөн Callum Turner сүм бөгчөө Dua Lipa-гийн дотны найзууд болон ойр татны хүмүүсээс нь зөвлөгөө авч байж тусгайлан хийлгсэн гин. Би сүм бөгчөндөө үнэхээр дурлжсан. Яг л намайг илэрхийлж чадах тийм бөгж гэж хэлж болно. Хайртай хүн минь миний мөрөөдөл, сонирхол, мэдрэмжийг ойлгодог байна гэдэг үнэхээр сайхан шүү хэмээн онцолжээ. Хосууд анх Лондонд байрлах The River Cafe танилцж байсан бөгөөд жилийн дараа Лос Анжелест санамсаргүй байдлаар дахин дарсан гин. Энэхүүтэд 2024 оны 1-р сард болзож эхэлсэн гэдгээ аль бие ёсоор зарлаж байжээ. Харин тэд 25 хараахан тогтоогүй байгаа юм. Учир нь Dua Lipa аялан тоглолтоо дуусгах хэрэгтэй байгаа бол Callum Turner кино зураг авалтанд оролцоод тун завгүй явааж. Одоогийн залуус өөрийн сонирхол хоббилоо цаг зав зарцуулж өөрсдөө маш их хөгжүүлдэг болсон. Тэгвэл Z Generation үеийн төлөөлөл Lil Mo-тай танилцаарай. Алт Джонсон Чандерлаас уран би залуу мөн Мантуу зоосны төлөвөө шиг харж би гүйсэн. Энэ болохоор Trapstar гэдэг брэнд гэдэг. Одоо дэлхийд бас маш алдартай брэнд байгаа. Хипхоп хувцсны дэлгүүр гэх юм уу. Тэгээ энэ болохоор би Чэйнийн өөрөө тусдаа ингээ колоныг аваад үнсэн гинжээ бол тусдаа авсан байж байгаа колоныг аваад ингээ дэвлүүлж ирсэн. Манай найз хүн надад авч өгчсэн. За сайн байцгаана уу, намайг Мөнх хоёрын Мөнх Эрдэнэ гэдэг. Одоо 23 настай саунд инженерийн залуу байна. Миний артист нэрийг Lil Mo гэдэг. Өмнө Lil Monkey байж байгаад солиод Lil Mo болгосон. Би өөр анх хөгжим хийж эхлээд гиснийхаа дараа өөртөө өгөх ерөөхдөө нэр олдохгүй хүн бол артист нэртэй байх хэрэгтэй гэдэг мэдэн үдэ. За бага бахтаа ингэж хочилж дууддаг байсан нэрээ өөрийгөө нэрлэж байгаа. Тэгээд энэ нэрээр нэрлсэн байгаа. 22 Records-ыг болохоор би өмнө нь болохоор өөрөө дандаа хүмүүсийн студи дээр ажилладаг байсан. Туслах саунд инженер ер нь тэгээд маш олон студиудээр энэ тэнд ингэж явдаг байжгаад тэгээд сүүлд ер нь өөрийн гэсэн газартай болъё, өөрийн гэсэн хөгжмөө их орон зайтай болъё гэд тэгээд найз нөхдөдөө нийлээд объект төрөслээд тэр студиг нээсэн. Lil Records дээр Men on the Moon ахынхаа туслахаар ажиллаж тэгээд тэр студи дээр хамт ажиллаж нэлээ олон маш олон артистуудтай ажиллаж тэмцээ маш их зүйлийг сурч байсан. Би бол өөрөө ерөөхдөө нөгөө саунд инженер хийдэг болохоор ер нь өөрийн маань хийсэн доонод их цөөхөн ховор бага байдаг. Аль болох маш олон нөгөө хүний ардталт ингэж ажилласаар агаад өөрийгөө ер нь жоохон мартчихдаг юм. Тэгэл өөрөө бол яг юмнуудаа хийдэг гэхдээ тийм байнга хийгээд идэх үү. Хаяадаа л ингэж доонод айдаг. За хамгийн анхны дуу гэх юм бол би 11-р ангид байхдаа найзтайгаа хамт ахынхаа гэрийн студид нарч нэг харин дуу хийж исэн. Тэгэхэд хамгийн анх удаага хоолойгоо бичүүлж үзээд дуу хөгжим ингэж бүтдээ юм байна. Ингэдэм байна гэдгийг бол мэдж авч ирсэн. Хүмүүс харин доонуудыг ингэж хийдэг. Угаасаа тухайн үед маш олон харин дуу байдаг, тэ сонсдог. За хүмүүс ингэж үнэхээр хайртай хүндээ ингэж дууг хийх бах та гэж юм. Ерөөдөө төсөөлөн бодож хэрвээ би ингээ үнэхээр дурлцсан залуу байсан бол ингэж бичих бах та гэж дуу үгээ бичижсэн. Тухайн үед бол тэгтээ миний хамгийн анхны дуу гэхэд нэлээд олон хандлт авчихсан. Би ч өөрөө дарханд амьдардаг, дарханд байсан хөлтлөөр ерөнхийдөө ингээд маш хурдан төгжижсэн манай үеийнхэн тэ иргэн дорн сургуулиуд гэдэг. Тэгээд тэрнээс бас өөрөө амар их урам зориг аваад за энэ зүйлийг цаашдаа хийх юм байна гэдгийг ойлгочихсон. За одоо YouTube платформ дээр тавигдсан байгаа гэвэл клипжүүлсэн гэх юм бол юу хаа Top Flow-г залуутай хамт хийсэн 2 дуугаа. Нэг нь 22 Side гэдэг нэртэй дуугаа, нөгөөх нь болохоор New Rule гэдэг нэртэй дуугаа. Тэгээ хамгийн анх энэ 22 Records-ыг нээгээд удаагүй байхдаа энэ дуунуудыг хийгээд клипжүүлээд цацж байсан.
22 Records гэдгийг 22 гэдэг рекордсыг бид нар 22 талаас анх дөрүүлээ байсан. Тэгээ 22 талаас нэгдээд 22 Records юм байна гэж энэ бодож өгч ирсэн. Би анх энэ нэрийг өөрөө олж өгч ирсэн. Одоо бол яг 22 Records дээр байгаа Мирам гэд манай залуу байгаа. Артист залуу, Бекула гэд бас залуу байгаа. Энэ хоёр залуугийнхаа уран бүтээл дээр ажиллана. Тэгээ бас өөрийнхөө уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа. За саунд инженер байх нь ер нь маш хэцүү. Тэгээд би өөрөө үнэхээр дуртай болохоор энэ зүйл рүү зорж маш олон зүйлийг судалж одоо болтол суралцаар л явж байгаа. Их авттай үнийг ашиглаж одоо ерөнхийдөө илүү их юм футуристик буюу юм ирээдүйн маягийн одоо хүмүүс мэдж байгаа Travis Scott, Young Thug гэл маш олон юм mumble rap рүүдэдэг. Тийм дэлхийн хэмжээний дууралтанд төгөхүйц тийм маш илүү юм авттүнтэй илүү гоё чанартай дууралтуудыг л гаргахыг зорддог. Бусад саунд инженерүүдээс бол энэгээр ялгарахыг илүү хүсдэг. Гана гэдэг хүн байгаа. Тэгээ ер нь маш олон хүмүүс байгаа л да. Бүгдийг яг ингэж судалдаг. Дан ганцхан Америк, баруун гэхээсээ илүү Солонгос, Япон, Европ гэлтэй маш олон улсуудын маш олон яг өөрийнхөө үеийнгийн залуучууд болон өмнөх өвжинүүд, хуучны хүмүүс гэл бүгдийг нь судалж сонирхдаг. Ер нь бол артист уран бүтээлч хүн гэдэг өөрийнхөө хувь хүн гэхээсээ илүү олон нийтэд хүргэж байгаа өөрийн гэсэн нэг шинэ дүрийг зохиодог. Угаасаа бидний сонсож мэддэг артистууд бүгд өөрсдийн гэсэн зохиомжтой дүрүүд байхгүй тэр хүмүүсийн. Тэгээд өөрийнхөө хэн болох гэж харагдмаар байгаа яг тэрүүгээр л харагдаж байгаа гэсэн. Ирээдүйд бол хамтрал хийх бодлоод байгаа. Хамгийн ойрын хугацаанд ерөнхийдөө хамтрал хийнэ гэж бодож байгаа юм маань болохоор мөнгө төгрөг ах маань байгаа. За ерөнхийдөө миний мэрэгжил болохоор дандаа юмны арт байж идэг. Маш олон уран бүтээл дуунуудын артталт нь ингээд чимээгүй байж идэг юм баггүй. Угаасаа мэрэгжлийн маань онцлог юм. За миний ер нь хийж исэн уран бүтээлүүдээс хамгийн бас ингээд олон төрсэн дуунууд гэх юм бол Miss Sam мөнгө төгрөг ах хоёрын бүтэн сар гэдэг дуу байгаа. Энэ дууг бол хийж исэн. За тэгээд Baby Naгийн Face гэдэг дуугаа энэ дуу хийжсэн. Тэгээд өмнө нь өвсөн онг гэх залуучуудтай хамтардаг байсан. Тэр залуучуудын бас маш олон уран бүтээл дуунуудыг бүгдийг хийжсэн. Түүний хөгжмийн нэвтрүүлэг Монголын хөгжмийн ертөнцид хэд болж байгаа шилдэг 10 дууг танилцуулъя. Дураараа сонс. A-Music. Чартын 10 дугаарт гарсан цагаас хойш шилдэгүүдийн чагсаалтанд байсаар байгаа артист Ванде Бека нарын Яйда байц. Хайрлсан сэтгэлээ дуу олгон мөглөө The Royal Heartaches хамтлаг бидний хооронд. Хотод ингээд харван готрыг чимэн ингээд надаас явтаа. Цав шинэхүү уран бүтээл чартын 8-д оржээ. Артист Diod Bay нарын Wink. Kultursen zarma гэдэг журганы намтаман цэцэгнэ чимээр хэлбэртэй байсныг би мартаж эхэлж байна. Хойдын халуун хүндий заримдаа тэнэгдэг. Хүссэн хантаа надаас хэдэр. 3 охин хамтлагийн дуучин ах магийн цав шинэхүү уран бүтээл яг одоо чартын 7 дугаарт. Чартын 6 дугаарт
Дуучин Хайнагийн уянгалаг сэтгэл тоглоулам уран бүтээл намайг хүлээ. Магад би жаахан гэрвсэн чинийхээ хүлээх өдрүүдийг хуутхан тууггүй зэрэг хоног иргсээр нэг л өдөр би чамдаа Чартын 5 дугаарт өнгөрсөн 7 хоногийн шилдэг 10-т орж исэн уран бүтээл рэпер Гинжин Десант Боги нарын In the House. Турмууд намын цогцтэн дэ хүрэ. Бит хүрэ boys motherfuckers where a хүрэ. Түнэс баруун урдасаад бүгд түштүр. In the хүрэ. Эцэн байх бидний юу? Хайрлахаас илүү зүйл энэ орчлон дээр үгүй. Артист Ванде Ози нарын Яавч үгүй. Ямарч бүтэн зайлтыг хүчнээс сэтгэлэнгүүн дүүрүүлсэн ачаагч нь уалцыг ихэд тэтэрхий хүнд ядуугийн зовлон ямахтай нэг дурлал ялчгүй хоёр хүүхдийн ядам бүтээсэн гар урлал төмөн олны дундаас чамайг Өнгөрсөн 7 хоног тэргүүлж ясан уран бүтээл энэ 7 хоногийн чартын 3-т оржээ. Morning Star хамтлаг эрх чөлөө. Чартын 2-т Монгол бурайд өөр монголчуудын нэгдэл Гангбэй, Сарьяна, Сүмүхар нарын гинж. Өнөөдөр маргааш нөгөөдөр энэ өдөр бүхэн адилхан. Энэ 7 хоногийн шилдгээр хинтэж найдалгүйгээр зөвхөн өөртөө итгэхийг сануулсан The Royal Heart-ийн хамтлаг биш байж. Монголын сар болсон бүтээлүүдийг M-Music аппликейшнаар татаад дураараа сонс. 7 хоног бүр түүний хөгжмийн нэвтрүүлэгтээ хамт байдаг дуу хөгжим тайртай үзэгчдэдтэй баярлалаа. Эрх намраас түүний хөгжмийн нэвтрүүлэг эргэн шин дугааруудаар уулзах болно. Зуны амралтаа зугаатай хөгжилтэй өнгөрүүлээрэ бас үргэлж сурч хөгжиж шинийг эрэлхийлж байгаарай. Баяртай үзэгчдээ.